саг видео үзүүлж байна. Spirited Away хүүхдийн киноны талаарх сонирхолтой баримтууд. Хаяо Миязакигийн бүтээлүүдэд дэлхийн өнцөг булан бүрт байдаг хүмүүс маш их дуртай. Японы хүүхдийн киноны зохиолчийн бүтээл нь үргэлж гүн утга санааг илэрхийлсэн байдаг. Хүүхдийн киноны найруулга нь томчуудад төдийгүй хүүхдүүдэд маш ихээр таалагддаг бөгөөд олон дахин үзсэн ч уйддаггүй байна. 1. Анх кино өөр нэртэй байжээ. Бодит түүхтэр эцэг эхийнхээ амийг аврах гэж явсан Чихиро охины түүх Сэм болон Чихирогийн нууцлагдмал алга бололт гэдэг нэртэй байж. Харин Америк нэгдсэн улсын кино ертөнцид Spirited Away хэмээх орчуулгатай гарсан байна. 2. Киноны үйл явдлыг зураг авалтын үеэр гүйцээж бичсэн. Хаяогийн хувьд киноныхоо үйл явдлыг бичиж дуусгахгүйгээр зураг авалт хийх нь энгийн үзэгдэлж. Midnight Eye сэтгүүлийн ярилцлагын үеэр Хаяо бид кино бүтээх ажлаа эхлэх үед миний гар дээр бүрэн гүйцэд бичигдсэн киноны үйл явдал байдаггүй. Ихэнхдээ би завгүй байдаг. Тиймээс ч киноны үйл явдал хэрхэн өрнөхийг мэддэггүй ч зураг авалтын багийнхантайгаа хамтран ажиллаж үйл явдлыг өрнүүлдэг хэмээн хэлжээ. 3. Оскарын шагнал хүртсэн хамгийн анхны анime. Spirited Away анime нь Оскарын шагнал нэр дэвсэн төдийгүй 2003 онд хамгийн шилдэг анime киногоор шалгарч Оскарын шагналыг хүртсэн цор ганц анime юм. Харин Миязаки өөрийн энэхүү хүнтэй шагналыг авахар очоогүй бөгөөд Иракийг бөмбөгдсөн оронд очихыг хүсэхгүй байгаагаа илэрхийлж байсан гэж. 4. Японы хамгийн олон прокатлагдсан кино. Энэхүү кино нь 30 тэрбум йен буюу бараг 3 сая долларын орлоготой ажилласан бөгөөд Японы кино прокатын хамгийн олон хандлттай кино болж чаджээ. 5. Кино зураг авалтын газрууд бодит байдал дээр оршдог. Хэдийгээр киноны үйл явдал бидний оршиж буй ертөнцөөс тис өөр ертөнцид өрнөж байгаа ч үнэн дээр энэхүү газар Тайваны Жуфэн хот юм байна. Энэхүү хотын олон хүнтэй нарийн гудамж, хаягдмал цэцэрлэг төрөлн зэрэг нь киноны найруулгыг уг газраар хийх сэдлийг найруулагчид төрүүлсэн бөгөөд харин усанд орох газрын санааг найруулагч залуудаа усанд ордог байсан нийтийн халуун усны газраас сэдвэлсэн гэж. 6. Киноны дөрүүдийн нэр бүхэн онцгой утгатай. Үлгэр хүүхэлдэйн кинонд гарч буй дөрүүдийн нэр үргэлж ямар нэгэн утгатай байдаг. Япон хэлний давуу талыг ашиглаж нэр бүрийн утгыг тайлбарлах боломжтой. Жишээлбэл киноны гол дүр Чихирогийн нэрийг ёроолгүй гүн гэж орчуулж болно. Чи гэдэг нь 1000, Хиро гэдэг нь Японы 181 метрийн урттай тэнцэх хэмжээний нэгж. Юбабата гэрээ байгуулснаар Чихиро нэрнийхээ тал хэсгийг алдаж Чи гэсэн нэр нь үлддэг байна. Юбаба шулмын нэр нь халуун ус, эсвэл халуун усны шолом гэж орчуулагдана. Харин түүний эгч Зенбигийн нэр нь мөнгөний шулам гэж орчуулагддаг байна. Боо гэдэг нь хүүхэд, Камазигийн нэрийг өвгөн эсвэл бойлер гэх мэтээр орчуулж болох гэж. 7. Сүн сугаах хэсгийг бодит явдлаас сэдвэлсэн. Киноны хамгийн тод хэсгүүдийн нэг бөгөөд Чихиро аврах том биетийг угааж буй хэсгийг Миязаки өөрийн дурсамжнаас сэдвэлж бүтээсэн юм. Миний амьдардаг газрын ойролцоо нэгэн гол бий. Голыг цэвэрлж байх үед би голын ёроолд маш муухай зүйл байхыг харсан. Гол дотор эвдэрхийн ундаг дугуй байсан бөгөөд нэг дугуй нь уснаас харагдаж байсан юм. Энэ дугуй гаргахад маш хялбар гэж бодож байсан ч дугуйн дээр хоримтлагдсан шаварнаас болж гаргахад маш хүндрэлтэй байсан гэж найруулагч хэлжээ. Энэхүү үйл явдлаас санаа авч Миязаки сүн сугаах хэсгийн найруулгыг гаргасан байна. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай саг видео чанелыг сабскрайб хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдахгүй хүлээн аваарай.